Одон дор сувагт автоморил би олготлогчийн хот сүүлчийн өдрийн нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэ хүү нэвтрүүлгийг хөтлөгч Зандаа бидэнд бэлтгэн хүргэдэг. Өнөөдрийн дугаарыг Ханиадны шинж тэмдгийг намдагч Terraflow болон аюулгүй байдлын төлөө хамтдаа урайтай Forward Motors ивент тэтгэж байгаа. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн Одон дор суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 хостолгооны Одмонд радиогоор хүрч байна. За өдрийн Зандаа. За өдрийн ба. За бүх цаг үеийн хамгийн амжилттай, хамгийн алдартай бой бэндүүдийн нэг One Direction гэдэг хамтлаг байдаг те. Энэ бол жирийн нэг pop хамтлаг биш. Харин дэлхийн хэмжээний бүр том үзэгдэл байсан. Энэ хамтлагийг бүр сошиал медиагийн 90 үеийн хамгийн анхны од. Тэгээ Beatles-ээс хойш төрөн гарсан хамгийн том хамтлагч гэж үздэг. 2010 онд Британий нөгөө X Factor гэх шоуны шүүгчдийн сонголтоор байгуулагдсан. Сандаа би энийг яг үзчихсэн байхгүй. Тийм аа. Ингээд нэг нэгээр орж ирж дуулж тэнгүү шүүгчтэй ингээд та нар хамтлаг болоо гэх тээ. За ингээд 2010 онд байгуулагдсан ч гэсэн 2015 онд тарж бутарсан ба. Гэтэ энэ One Direction-ийн болохоор 5 жилийн дотор олон улсад нийт 70 гаруй сая цомог борлуулсан. Эхний 4 цомог нь дөрвүүлээ Billboard-ийн нэгд бичигдсэн түүхэнд анхны хамтлаг. Энэ хамтлагийг тэр бум гаруй Америк долларын үнцэнтэй ч гэдэг. За тэгээ авсан шагнал өргөмжлүүдийн тоон бүр 200 давна. Харин бүх 5 гишүүн буюу Harry Styles, Louis Tomlinson, Niall Horan, Zayn Malik, Liam Payne нар бүгдээрээ 2016 оноос хойш тус тусын соло карьерээ хөөцгсөн байна. Гэхдээ энэ бүх ололт амжилт шоу бизнесийн ертөнцийн гялцал энэ гадаа төрөх байдлын цаана маш олон тааг үзэл нуугдж байж. Олонний танилцуулгатай эдгээр чинь дөнгөж 16-аас 18 насны өсвөр үеийнхэн. Тэгээ 5% бараг л бүх дэлхийн өмнө өсөж өндийч. Тийм жахнаас тий. Яаж байгаа сошиал ертөнц чи яг нөгөө хүч авцсан. Гэтэл хинж энэ их гинтийн алдар нэр олонний анхааралд бэлэн байгаагүй. Хэдийгээр хайрлаж дурлсан зүйлээ хийж хүсэл мөрөөдлөө биелүүлж байсан ч гэсэн нөгөө талаар тэд нөгөө алдар нэрийнхэн, фэнүүдийнхэн уран бүтээлийнхэн барьцаанд орчихсон. One Direction-ийн энэ талаараа бүр олон чудаа илэн далангүй ярьж байсан. Шүтэн бишрэгчд болон хэвлэлийнхэн гэрэл зурагчдаас нуугдаад зочд буудлын өрөөндөө ингээ бүгээдэх нь яг л шоронд байгаа мэт санагддаг байсан тухайгаа ярьж байгаа. Аялын тоглолтоор замд гарах болгондоо л орон гэрээ, гэр бүлийнхнийгээ, аав ээжигээ маш их сандаг байснаа дурсаж байгаа. Цаг завгүй амьдралын химнэлээс болоод бүгдээрээ л архаг ядаргаанд ороод бүгдээрээ л нойргуут болсон гэжлэн тэд ярьсан байдаг. Өрөвдөлттэй гэхдээ жоох хөвгтөд шүү дээ. За ингээд Zayn Malik гэхэд одоо хоолны дуршил өөрчлөгдөх гэдэг эмгээгээр шаналаад нэг үе бүр байнгын айц төгшүүртэй байх болсон юм байна. Niall Horan мөн санаа сэтгэлээр унамтаа болчихсон, ажлын ачаалал, алдар нэрийн дарамтчхалтаас болоод нөгөө ойр дотны хүмүүс бүр авь адилхан зам туулж байгаа хамтлагийнхантайгаа хүртэл таарамжгүй харилцаатай болчихсон гэх мэттэй. Энэ түүхээ бас хуваалцчих. Niall Horan хэлснээр болохоор One Direction яг цагааш тарсан гэж. Үгүй бол бид таван биенээ бүр бие бинийгээ алж мэдэх байдалд хүрээдсэн гэж байна. Залуус бүгдээрээ л энэ мэтэр ингээд сэтгэлээ уудалж байсны дотор гэхдээ магадгүй хамгийн ихээр асуудал бэрхшээлээ ярьж байсан нь болохоор Liam Payne. Бусд нь ямар нэг байдлаар мэрэгжлийн усаас тусламж аваад эсвэл хувийн зарим асуудлаа олон нийтээс хавд арах гэх мэтэр амжилт бүтээл алдар нэрийнхэн золиос сүрэг муу бүхэнтэйг ингээд нүүр тулаад яваадсан бол Пен болохоор согтуурал хундаа мансуурал бодисын нөлөөнд ороод байж болох хамгийн муу аргаар стресстэйгээ тэмцэх болсон. Яг тийм. Үнэгээ ч нууддаг байсан. Мөн entertainment салбарын энэ шин залуу оддоо юр хамгаалдаггүй. Энэ талын ямар ч бүр бодлого байдаггүй. Шоу ертөнц бүр хитрхи хариг сатуу. Продюсерууд нь хитрхийг шаардлага тавьдаг нь залуусыг балдгаа гэх мэтчлэн маш зөрөгтэйгээр нөгөө томчуудыг шүүмжилдэг гэсэн Пен. Ингээд тест өрөвдөлтэй. Ингээ бодохоор тайсан дэр гэлцаал байдаг. Тэнд охид хүүхнүүд ингээд дойролдоол байдаг. Цаана гэдэл нөгөө томчуудын те зүгээр нэг утсан хүүхэлтэй шиг баг байгаад байгаа юм. Сэтгэл санааг нь хамгаалж байгаа ямар ч бодлого байдгүй. За тэгээд энэ томчуулаа шүүмжилдэг байлаа гэд
байлаа гэд өнгөрсөн цаг дээр хэлсний учир нь Лиам Пейн одоо бидний дунд байхгүй. Тэр 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дөнгөж 31 настайдаа маш золгүй, маш харамсалтай байдлаар амиа алдсан. Түүнийг амиа хорлсон, эсвэл бүр бусдад хорлогдсон гэдэг яриа гарсан ч гэсэн удалгүй энэ бүхэн нэцээгдсэн. Амиач хорлоогүй бусдад хорлогдог. Тэгвэл түүний гинтийн үхлийн шалтгаан юу байваа гэдэг хэдүүлээр. 2023 оны 7 дугаар сарын 8 Пейн энэ өдөр YouTube сувагтаа би эргээд ирлээ гэдэг нэгэн видео оруулсан баг. Тэр бүтэн жил шахам олон юм ил гаралгүй байж, бүр нам гүн байжгаад гарч ирсэн нэ. Бүтэн жил ийм томоод. Бичлэгийн эхэнд Пейн онлайнд зохисгүй нөгөө авирсан бүх үйлдэлд уурлах гүйж. Тэгээд Логан Полын подкастер орохдоо хуучин хамтлагийн гишүүн Зейн Маликийн нэртэд халдсан үг хэлсэндээ харамсаж байна гэж ярьж байгаа юм. Пейн тэр подкаст үеэр Зейн Малик дургу басан түүнд дургуурах олон шалтгаан байгаа гихшлэн олон тийм хүнд итгээд хачин сонсгох юм ярьсан юм байна л да. Тэгээд дараа нөгөө жилийн дараа гарч ирэхдээ тэр нөгөө подкастер орохдоо хэлсэн үгнүүдээс уурлах гэж байна гэж. Гэтэл хэдэн сар тасралтгүй хариу дайралтанд өртөөд бүр орноосоо ч өндийг тэнхэлгүй болтлоо санаа сэтгэлээр унсан байгаа. Энэ үедээ бүр бүтэн 3 сар гэрээсээ огт цухаагүй гэж байна. Ер нь 100 хоног гэрээс гарахгүй нэгдэг бол аимшигтай гэсэн үг. Орноос босч чадахгүй байхгүй сэтгэл нь. Сэтгэл нь өөрийг ингээд нөгөө за босоо гэд залуу минь гэж нэг хэлж чадахгүй гэсэн үг шүү дээ. Тэнхэл байхгүй. Тий. Цахимаар түүн рүү дайр давсан хүмүүсийн дунд бүр амь насанд нь занл хийсэн нэгэн ч байсан ба. Энэ бүхэн түүнийг амьдралаа эргэж харахад хүргэсэн. Одоо харин эрүү саруул байхдаа л би анхаарч байна гэж одоо эргэж ирэхтэй ингэж Пейн ярьсан баг. Лиам Пейн сэтгэл гутрал, донтолт гэд өөр тулгарсан асуудал бэрхшээлүүдээр ер нь хизээс нэг олон нийтэд ил тод ярьдаг гэж. Гэтэ энэ их зориг шаарддаг шүү те бас. Мааханд сайн ойлгоорой. Энэ хүн ер нь дутагдaltaйгаа гэдгээ сая хүнд хэлнэ гэдэг чинь ер нь яах гэж хэлдэг вэхээр уучлаарай би ингээд хэцүү байгаа маа намайг бити ингээд бүлээдээ л да тий. Дээрээс нь хүүхд багчуу сонсч ивэл энэ нөгөө алдааг та нар бити давтаасаа гэдэг энэ эр зэрэгтэй хүний хийдэг зүйл байхгүй юу? Харин дээрх тэр бичлэгийг хийх үедээ Америкийн Луизиана мужийн нэгэн сэргээний засах төвд эмчлүүлээд бүтэн 3 сар ямар нэгэн согтуурлахундаа мөн мансуурлах бодис хэрэглээгүй болохоор би ийм байдал нэг сайжирч байгаа. Хувийн харилцаандаа ч би анхаарад сар гаруй салаад байсан найз охинтой эргэж нийлсэн. Зейн Маликтай ч хил амаа ололцсон. Буцаад ойр дотн найзууд болцгоосон гэж ярьсан ба. Пейн үнэхээр ч хүнд хэцүү үе даван туулсан, өөрийгөө ялан дийлсэн хүн шиг л харагдсан. Сошиал хуудасууд дээр бүр Зейн Маликийн нөгөө шин синглийг бүр магтан пост оруулаад л сайн үсээ аянд хүртэл оролцоод олон нийтийн газар үзэгдэх болж. Ингээд 2023 оны 9 дугаар сараас эхлэн бүр Өмнөд Америк орнуудаар аялан тоглохоо зарлж. Өөрөөр бол одоо энэ чинь эрүүл мэнд, хувийн амьдрал, соло дуушны карьер гэд юм бүхний нэгэн үе бодох юм бол дээрцсэн бүх зүйл нь эргээд яг тэгширч эхэлсэн үе. Гэвч энэ сэргэлт нь төр зур эхлэж. Эргэж ирлээ гэсэн бичлэгээ YouTube-д оруулснаас ердөө 1 жил 3 сарын дараа фэнүүдийн тоосноор яг 466 хоногийн дараа Пейн амьсгал хураасан. Эргэн ирснээр зарласан видео нь олон нийт цацагсны дараа хэвлэлийнхэн хамгийн гол нь нөгөө л ээлж зангаар түүнийг тайван байлгах. Улам жил болж байгаад гарч ирж байгаа шүү дээ. Тэ. Сэргээн засах төвд очихдоо ямар хөө байралтай байсан, ганц хүүгийнх нь ээж болох экс найз бүсгүй дуучин ширэл эмчилгээ хийх гэж түүнийг ятгах синхруулсан уу гэл. Энэ талаар бүр ингээд олон зүйлийг нөгөө хэвлээн чинь олон нийтэд ил тод болгочтой. Яг юу басныг нь үүнээс ч болсон юм уу Лиам YouTube-ийн бичлэгээс ердөө 4 хоногийн дараа Instagram дээр ахаад нэг бичлэг оруулаад ахаад л эрүүл байх гэж би маш их хичээж байна. Хүнд хэцүү байгаа ч гэсэн над чиг байр байдалд олон хүн байгаа. Тэдэнд чи ганцаараа биш шүү гэдэг мессеж өгмөр байна гэж оруулсан ба. Тэгэхээр 4 хоногийн дотор бас нэг юм болсон л байгаа байхгүй. Энд чинь сэтгэл санаагаар ахаал унаад тэгтээ одоо нөгөө ахаал өөрийгөө ялж таахгүй л тий. Гэхдээ хэд хоногийн өмнөх нөгөө би эргээд ирлээ гэсэн бичлэг дээрхээс ялгаатай нь Лиам Instagram-ын бичлэг дээр цаанаа л гонигтай нэг л тийм нэг биеэ хүчилсэн харагдчихсан ба. Сэтгэл зүйн хувьч гэсэн бие физиологийн хувьч гэсэн түүний яг нөгөө эрүүл саруул биш байгаа нь хинч харсан илэрхийлсэн юм дээр.
За ингээд үнэхээр сар гарахны дараа 2023 оны 8 дугаар сарын 23-нд Лиам бөөрийн өвчин сэтэрсэн шалтгаанаар эмнэлэгт хэвтэж. Ер нь тэр угийн тийм бие султайж харахад бол эн чинь хамгийн хүчрхэг нэг залуу шүү дээ ингээд тий ингээд бие бэлдэрн үнэхээр өвтгш. Гэтэ цаана их бие султай юм. 1900 эн чинь 93 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Английн Бирмингем хотын ойролцоо Wolverhampton гэдэг нэг хөлбөмбөгийн баг үүдэг тэр жижигхэн хотод нэлсэн ба. Тэгвэл Пен хугацаасаа 3-7 хоног юм дутуу төрсөн байна л да. Тиймдээ ч ер нь нэг 4 нас хүртлээр эмнэлгээс салдаггүй. Тэгээ нэг бөөр нь бүр ажиллагаагүй болчихсон. Өвчин ороомтгой тийм хүүхэд байсан байна. Нэгэн үе бүр хүүхэд байхдаа өглөө болгон 32 тарилга тарж байж л босож ирдэг байсан гэж байна. Юу вэ? 32. Тэгжиж л өндийдэг. Тийм бийсэлтэй. Гэхдээ нөгөө нярайн сувилагч ээжтэй, хөгжимчин аавтай, халамжтай хоёр эгчтэй бага нас нь бол үнэхээр аж аргал инээд баяслаж дүүрэн өнгөрсөн. Бидний нөгөө сүүлчийн өдрүүд дээр гардаг зарим хүмүүсийн сэтгэлийн гэмтлийн ингээд явхаар дандаа нөгөө бага наснд нь очиж нэг гэр бүлийн харилцаанд гэмтэл байдаг та. Пэйнд бол тийм байхгүй юм. Үнэхээр тэр яг илэг бүтэн аж аргалтай үнэхээр өссөн. Тэгэхээр тэр гэмтэл бол тэгэхээр нөгөө өсвөр наснд дуусаагүй байхад хит олны өмнө нөгөө өсөж өндийсэн л болчихж байгаа юм л да тий. Хүн болж амжаагүй байх та тий. Харин тий. Тэгэхээр бөөрийн асуудлаар тэгэхээр анх удаа эмнэлэгт хэвцэн энэ биш юм байна. Ингээд Пен эрүүл мэндийн шалтгаанаар ердөө хэдхэн хоногийн дараа эхлэх байсан Өмнөд Америк орнуудаар нөгөө хийх аялын тоглолтоо хойшлуулчих. Үүнээсээ хэд хоногийн дараа эргэж нийлээд удаагүй байсан эмфлюсер найз бүсгүй нөгөө Кейт Кассидигийн хамтаар 30 насны төрс өдрөө их даруухан нэмэрлэж. Гэвч 2-7 хоногийн дараа найз бүсгүйтэйгээ Италид амарч байсан чинь ахаад нөгөө бөөрийн өрөвсөн хүндэрсэн шалтгаанаар эмнэлэгт хэвтчихгүй. Тэгсэн чинь хэвлэл мэдээллийн ороод ирсэн энэ дэр нахаал. Хэвлэл мэдээллийн төдийг бүр фэнүүд нь ч гэсэн ялаагүй дахиад шуугаад эхэлсэн. Түүнийг үнэндээ бөөрийн өвчин сэтэрснээс биш ээ. Харин донтолтой эмнэлэг гээд эмнэлэгт хэвтсэн. Эргээд нөгөө согтууруулах, мансууруулах юмс хэрглэж гэлсэн. Бөөрийн өвчин зүгээр л өнгөлн далдалт байж таараа энэ төр гэл захим орчинд зүгээр дураараа бичдэг гэсэн. За ингээд 2023 оны 10 дугаар сарын 13 болж. 10 дугаар сарын 13 миний ээжийн төрсөн өдөр шүү дээ. Бүтэн сар чимээгүйсэн Лиам Пэйнийг эргээд шин цомгийн ажилдаа уран бүтээлдээ орсон гэдэг мэдээг энэ өдөр ингээд цацжаа. Умард Ирландад бодвол Белфаст хотод бол та тийм нэгэн телевизийн шоуны зураг авалтанд оролцож байгаа тэр гэрэл зургууданд илгэсэн байна л д. Гэтэл ердөө хэд хоногийн дараа түүний нэр ахаал энэ тентгийн мэдээгээр үзэгдээд гэлсэн. Лиам баруун Лондонд хурд хэтрүүлсний улмаас жолоо байрах хэрэгээ бүтэн 6 сараар асуулсан байна л д. Тэгсэн чинь нөгөө фэнүүд нөгөө хэвлэлийн чинь түүнийг урдын адил хүлчүү байсан баг өө. Энэ яг мансуурсан л байж таараа гэл нөгөө сошиалар шуугалчихгүй. Тэгсэн Лиам өөрөө тэр бүх яриаг нэцаагаад би зүгээр анзаарахгүй хэс болоод хурдны лимит байсныг мэдлгүй хурд хэтрүүлсэн юм аа. Би донтох өвчнөд тэмцэх хэвээр байгаа шүү гэдэг хариу барьжаа. Энд чинь хүнийг маш их ядраадж байгаа юм. Тэ. За ингээд 2023 оны сүүлчгэд түүний байр байдал үнэхээр яг сайжирсан шилжтэй болсон. Пен 12 дугаар сарын 9-ний өдөр ийм мэдээлж шин он гармагц би шинхэн синглээ цацна. Би даасан 2 дахь цомгийнхын ажил бүр хизээ мүдгүй дуусах гэж байгаа гэсэн мэдээг фэнүүдэд дуулгаж. Тэгвэл бүр амьдралын минь цоош нь хууц эхэлж байна. Шин дуунуудаа бичвлээд би маш их сэтгэл хөдлөлөө гэсэн тайлбар зүйлийг сошиалд оруулсан. Энэ 2 дахь цомог бол ер нь Пэйний үед ер нь уран бүтээлчдүүд маш чухал байдаг. Эхнийхийг яаж игээд хийчдэг байхгүй. Бүр багасаа бодож исэн юмнууд гэдэг ч юм уу. Ингээд те оролцож явсараад эхнийх гараад тэр нь амжилттай болох юм маш гоё. Гэтэ хоёр дахь хамгийн хүнд байт. Хоёр дахьгаа харин гарч мэл 3 дахь дөрөвдөг явчихдаг. Би яг урд нөгөө гитар тоглодог гэсэн болохоор бас нөгөө Монголын хамтлаг дууштай найз болохоор их сайн мэдээд. Хоёр дахь үнэхээр хэцүү байдаг. Тэгтэл эн чинь нөгөө шин дуунуудаа бичүүлээд маш их сэтгэл хөдлөлөө гэдэг чинь амар том стрессний ард гарч байгаа гэсэн үг шүү дээ. За одоо удахгүй зүгээр цаана нөгөө эвлүүлэг одоо найруулгын те ажил дууны найруулгын ажил дуусаад тэгэл шинхэн клип бүтээгээл бүүм шүү дээ. За ингээд 2024 оны 3 дугаар сарын 1-ний өдөр. Энэ өдөр Лиам Пэйний шинхэн сингл цацагч. Нэр нь Teardrops. Одоо нулимсны туслууд гэдэг юм те. Нулимслах суудагт.
Энэ түүний 3 жилийн дараа гарсан. Бүр яг анхны уран бүтээл нэ. Мөн харамсалтай. Амьд ахуйд нь олон юуртай болсон хамгийн сүүлчийн дуу. Нэр нь Teardrops. Зарим нэг дууны нэрнүүд тэгэд эзнийхээ түүхтэй холбогдоод их хорчонтой ч юм шигтэй. Харин Заван байдаг. За, цаал ивенттэгчтэйгээ танилцъя. Өнөөдрийн дугаарыг аюулгүй байдлын төлөө хамтдаа ураатай Forward Motors ивенттэгч байгаа. За, энэ компани нь Япон автомашины сэлбэг засварын үйлчилгээний салбарт 1999 оноос хойш 27 дахь жилдээ хэрэглэгчдийн найдвартай түншүүлэн ажиллаж байгаа юм байна. За, өнгөрсөн хугацаанд тэд тууштай, хариуцлагатай байдлаар ажилласны үр дүнд Япон улсын нэр хүндтэй 8 корпорацийн албан ёсны дистрибьютор болсон байгаа. Дэлхийн брэнд бүтээгдэхүүнүүдийг Монголын зах зээлд шууд баталгаатайгаар хүргэж, таны автомашин тохирсон сэлбэг найдвартай үйлчилгээг санал болгодог юм байна. За, мөн тэд сэлбэг борлуулагчид авто засварын газруудтай хамтран ажиллахад нээлттэй Forward Motors танд зөвхөн автосэлбэг бус аюулгүй байдал, итгэлцэл хамгаалтыг санал болгож байгаа. Тэдэнтэй холбогдох утасны дугаар нь 7510 7510. За, харин ТЭЦ3-ын чанга хойно тэдний засварын төв офиснд байрладаг юм байна. Тэш очиод уулзч бас болох юм байна. За, баярлалаа. За, баярлалаа. Хамгийн хачиралтай нь нөгөө цоошин бүтээл нь цацагчаад байхад Пейн өөрөө зураг даарч гараагүй, энэ тэнд ярьцлагч өгөөг. 3 жилийн дараа анхны бүтээл нь шүү дээ. Тэгэхээр шинэ дууныхаа клипийг бүр олонний хүртэл бүр болгоог клип чигээг. Хэдэн сараар яригдсан аялын тоглолтын товч бүр тодорхой болоог. Тиймдээч нөгөө шинэхэн сингл нь нэг ч чарт дээгүүрч бичигдээгүй, бараг л гарсан дороо мартагдсан. Энэ нэг талаар нөгөө X найз бүсгүйнх нь тэр гаргаадсан мэдгэлтэй холбоотой. Энэ бүр одоо маш эвгүйсг. Шинэ сингл нь яг гараад удаагүй байхад нөгөө загвар өмсөгч хуучин найз охин нэгэн үе бүр сүү төсгөнөөсөн Майя Хенрийн Лиамтай нөгөө үерхэж байсан талаараа ном бичсэн. Удахгүй худалдаанд гарганаа гэж зарлж. Майя бүр хуучин найз залууга өөрийг нь олон талаар зовоосон. Бүр өөрийгөө гэмтээх, архитан согтуурах зэргээр байнга дарамтлагдаг байсан. Бүр намайг үр хөндөлд хүртэл хүргэсэн гэх мэтэр мэдээлгээд энэ тухай энэ номноос уншаар гэчихгүй. За, Майя Хенригийн бичсэн тэр Looking Forward гэдэг нэртэй ном нь 2024 оны 5 дугаар сарын 13-нд худалдаанд гараад үнэхээр шууганд итгэж. Нөгөө подкастын дараах хил ам нь иргэн ирээд Лиамыг цахимаар бүр барьж идгээ шахаж байсан хүмүүс мөн хэвлэлийнхаа ахаал түүн рүү янз бүрээр дайрч эхэлсэн. 2024 оны намар гэхэд бүгд л түүнийг ерөөсөө эмгтэй хүнийг үзэн ядагч эмгтэй хүнийг хүчрхийлэгч гэж одоо нийтэр одоо тэгж дуурцгаасан. Гэхдээ шинэ найз үсгүй болох Кейт Кассиди мөн ойр дотны найз нөхд нь мөн One Direction хамтлагийнх нь бусад гишүүд бүгдээрээ Лиамыг өмөрч энэ Майя Хенригийн хэлсэн ярьсан битсэн нийтлсэн болон үнэн биш шүү. Гин буруутай нь ер нь хүн нотлогдоогүй байхад хэнийг ч ингэж бургасч болохгүй шүү гэх зэрэг байр суурь илэрхийлсэн. Гэтэл ингэж илэрхийлсэн ч гэсэн өөртөө цөөнхөлөд өөртөө бас бүлийдүүлсэн. Гэтэ бид яг мэддэг түүх бас Монголд бас тэгдэж шүү дээ. Үннийг хэлээ цөөнхөлж нэг бүлийдүүлдэг. Лиам бүр Teardrops синглийн хараас шин цомгийнхан бусад дууг цацснаа гэж байсан шүү дээ. Гэхдээ энэ бүх дүүлэн шууганс болоод уран бүтээлчийн хувьар бүр ингээд намгүн болж буцаал намгүн. Сошиал таа нэг үзэгдэхтэй зөвхөн нэг жимд би явж гинэ. Дасгал хөдөлгөөн хийгээд би эрүүл мэндэд анхаарч байгаа гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар нэг дагагчтай харагдаж. Энэ нөгөө амьдралаа шинээр эхэлж байгаа гэсэн өмнөх хэдэн сарын турш хэлж байсан өнөөх л мессеж олон нийтэд өгөх гэсэн л арга нь. Гэтэл энэ ахаад л ховж ахаад л цуу яриад дагуулсан. Өмнөхөө сараа бүр турцсан байгаас эрүүний ясан шавуур болчихож энэ тэгэхээр яг гоо сайхны мессеж л хийлгсэн байна гэх. Ийм л буцаа бүлжээ өрнөд гэлсэн. Цахим дээрлэлт. Харин 2024 оны 8 дугаар сарын 16-нд Liam Payne Netflix дээр байгальт. Building the Band гэдэг нэртэй тийм нэг шин шоу нэвтрэл орцохоор болжээ гэдэг мэдээлэл гарч. Хамтлагийг одоо байгуулах нь гэдэг шоу тий. Энэ ажлаараа цааш Английн Манчестер хотод очихдоо гадаа гудамжинд фэнүүтэйг өөрчлөл уулзлаа зураг татуулсан сошиалоор нэг цэцэгжээ. Энд 8 дугаар сарын 16-нд. Тэгээ удалгүй 8 дугаар сарын 29-нд нь Liam өөрөө 31 нас хүрээд найз бүсгүй Кейттэйгээ нөгөө үерхэж ирснээр 2 жил яг Кейти нөгөө Флорид дахь гэрт тэмдэглэж.
За ингээд 2024 оны 9 дугаар сарыг Лиам, Кейт хоёр тэр чигтээ Америкт өнгөрсөн. Харин 9 дугаар сарын сүүлчийн өдөр буюу 30-нд нь нөгөө One Direction гэдэг хуучин хамтлагийн гишүүн Найл Хораныхаа Буэнос Айрес хотод болох тоглолтод оролцохоор давхар бас Америкийн визээ сунгуулахаар Аргентиныг зорж байгаа. Шон тарих гэж байна. Тий. Яг үнэ. Сошиал орчинд нөгөө өөртөө холбоотой хил ам дуулан шуган тасрахгүй байсан болохоор нөгөө гэрээтэй студ нь хоёр дахь цомгийнх нь яг гүйцэтгэлийн ажлыг зориуд удаагаад ич. Ингээд шуугаан дэгдсэн болохоор жоохон нандсныхан дараа гарах гэж тийм ч юм уу. Ер нь тэгээ нэг харцнаа л бод. Тэгтэл пенч болохоор өөрөө дуулдгаа дуулсан шүү дээ. Одоо тэд нар зөвхөн ажиллаа хиймээрээ байхгүй болно. Тэ гоё ингээд дууны найруулгын илүү ингээд гоё болгодог ажлууд байна. Дараа нь тэгээд нөгөө цомог одоо хөвлүүлэхээс ахуулаад одоо тий хэдэн клип хийх гэж өчнөө ажиллаж шүү дээ. Тэгэл концертын зарлах гэх мэт. Тэгсэн энэ нөгөө хоёр дахь цомгийн гүйцэтгэлийн ажлыг удаагаад байсан Пэйний хувьд бүр төвчээрийг бүр барж гүйтсэн баг. Чин маш хэцүү болж тогтсон шүү дээ. Тиймээс Аргентин явахаар шийдсэн нэг талаар за санаас төлөө жоохон ч гэсэн өргөөд авъя. Бас нэг өөр твд очие, өөр усад очие. Мөн цомгийн ажилласаа түрч гисэн холдхон хажуугаар нөгөө дуучин хөгжимчин нөгөө найз нөхөдтэйгөө хэсэг зур нөгөө хамт байхыг хүсэжсэн баг. Энд чин тий. Сэтгэлээ засах гэдэг шүү дээ. Манийх нь ажил жоохон нэг дампуу байна да. Мэн хэцүү байна да. Гэхдээ тэ чиний тоглолт болж байна. Мань гоё тайзан дээр чамд зориулаас гоё цуг мөгдөө дуулъя л да гэд. Ингээд нэг тусламж бас хүсээд байгаа байхгүй найз нөхдөд. Тэгээс нөгөө найз Найлынхан тоглох газар нь жилийн өмнө өөрөө нөгөө бөөр нөхцөн шалтгаанаар аялын тоглолтоо цуцлахаас өмнө Лиами нөгөө Аргентинд ирэхээр тоглоно гэмээр төлж байсан газар нэсэн баг. Магадгүй Лиам шин цомгоо гаргасны дараа ахаад нөгөө Өмнөд Америкт хийх аялын тоглолтын товыг гаргана гэд энэчээс бас нэг жоохон юм харах гэдэг шүү дээ. За ингээд 2024 оны 10 дугаар сарын 2-нд Лиам найз Найлынхан тоглолтыг үзээд дууг нь даган дуулаад бүжгэлж байгаа тэр бичлэгээ сошиалд тавьсан байгаа. Гэтэл цахим ертөнцийн яллагчид тэр бичлэгийг яасан гэж тэр чинь зүгээр Instagram дээр л нэг тэр найзхан тоглолт молтыг харуулаад нэг юм тавьж шээ. Цахим ертөнцийн яллагч түүнийг бас л илдвэр гойчилсан. Найзхан уран бүтээлийг дэмжих ёстой атла өөрөө анхаарлын төвд орох гэлээ. Наад бие тоосон зан гаргадаг одоо болдгүй мө гэх мэтэр шүмжилсэн. Яг манайх. Зүгээр баруун тишээ харсан ч буруудан зүүн тишээ харсан ч буруудан урагшаа хараад өгөх юм бол ур зүгийнх, хойшоо хараад өгөх юм бол хой зүгийнх, дээшээ тэнгэр холгон, доошоо газар хатуу гэжлийг инэглэж. Яасан ч юм бол. За ингээд сүүлийн 1 жилийн хугацаанд өчнөө хил амд орооцолсон олон нийтийн дунд үнэхээр нэрүндэг нь унгаад байсан мэдээж л дээ. Гисэн ч гэсэн алхаа гიშгэ болгоныг ингэж харлуулж бүр алхаа гიშгэ үйлдэл болгоныг ингэж өөлгөх нь үнэхээр шудраг бус хэрэг байсан. Гэтэл өнөө хуучин найз бүсгүй нөгөө Майя Хенри нөгөө ном гаргадаг тэр бүр гал дээр тос нэмээлсэн өдөр болгоо. Майя бүр TikTok дээр Лиам Пэйний эсрэг бараг л кампанид ажил өрнүүлсэн байгаа шүү дээ. Тэр Лиамыг 2 тишээ болоод энэ хоёр чинь бүр бүтэн 2 жил болцоод байхад л араас нь надаас ингээд араас ингээд хөөцөлдсөн хിവэрэ байгаа намайг ингээд өөрт нь амар заяа үзүүлэхгүй зовоож байна гэл бүр ингээд гүтгэл нөгөө номоол зарах гэдэг байгаа шүү дээ. Яг үнэ. Хамтлагийнхаа бусад гишүүдтэй ч гэсэн ер нь Лиам таардаггүй шүү дээ. Бүр хамтлагийнхаа гар зүрхсэн тохиол байгаа зэрэг баахан хов дэлгээл байгаа. Хамгийн гол нь яг чиний хэлдэг зөв. Маяг номын борлуулалтаа өсгөх гэж бохир маркетинг хийж байгааг бүгдээр мэдчихсэн. Бүр сүултээ дэлхийд тарж мэдсэн. Тэгсэн ч гэсэн хүмүүс хов живэнд дуртайлм хойно тэр нөгөө хийгээдсэн постууд нь орлоо хэдэн 100 мянган гаралт аваалсан. За ингээд Аргентинд ердөө 5 хоног гэж төлөвлөдсөн Лиам, Кейт хоёр энэ үед Буэнос Айрест зочд буудалтай бүгсээр ирсэн. Яа, бүгнэгдэж зүхтэж байгаа тийм. Харин 10 дугаар сарын 12-нд Пэйний найз бүсгүй нөгөө Кейт ганцаараа буцаад гэртээ ярьцсан байна. Флорид руу. Дараа нь өөрийнх нь ярьснаар болохоор Кейт болохоор Флоридад үлдээсэн нохоодоо их сэтгэл зовоодсон болохоор буцаас өөр аргагүй байсан гэж хэлж байгаа. Гэхдээ түүнийг Лиамтай нуудласнаас болоод гинт явахаар шийдсэн гэж таамагладаггүй олон байгаа мэдээж. Харин Лиам Пэйн болохоор найз охиноо явсны дараа буудалсан буудлаа солиод Буэнос Айресын Палермод үүрэгдэх Касасуур гэдэг нэртэй зочд буудал бууцсан байна.
түүнийг олон нийтийн газар архитан согтурхсан. Мөн зохисгүй авирсан гэд өмнөх буудлаас нь хөөцсөн юм. Тэгэхээр одоо энд яг нэг бүтлгүй юм тэгсэн байна. Тэгээ хар бараа нөгөө гүн шаварчанд яг татчихсан гэсэн үг. Лиам харин Касасур бодолд ердөө 2 хонс. Учир нь найз бүсгүй явснаас ердөө 2 хоногийн дараа тэр амиа алдсан билээ. За хоёлаа хамтран ажиллаж танилцуулаад үргэлжлүүлнэ. Гэтэс нэг цахим дээрлэлт ийм ухаурд төрж байна. Яг тий. Яг компьютераар зүгээр л нэг нөхөрл сууж байгаа шүү дээ. Харин тий. Юу ч бодохгүй тий. Юу ч мэддэгчгүй, юу ч чаддагчгүй баг. Тий. Цэцэргээл хүм болоод доош нэгэл тий. Тий. Яг тулаад уулзах юм бол тэр юу ч хэлж чадахгүй, юу ч чадахгүй тийм нөхөрл байж байгаа. Нэг гожиг л байгаа шүү дээ. Гожиг. За өнөөдрийн дугаарыг маань Terraflow ивент итгэж байгаа. За ханаа томны хаашхны шинж тэмдэг намдаан, за толгой өвдөх, хоолой өвдөх, нус гоожих, халуурах, найтах зэрэгт ерөөсө шинж тэмдэг илрээл бол шууд Terraflow гоох хэрэгтэй. За манай цэнгэл бол дотор нь боорцог дүрж иддэг гэж байгаа. Тий. Их гоё хамттай тий. Бид нэр жоохон бахад ийм гэж бол үнэхээр муухай уух хизээч уухын аргагүй тийм л юм байсан бол одоо боорцог дүрж идэх хэмжээний л болч тий. Тэгсэн мөрчлөө үйлчлэгээ адилхан сайн. Тий. Илүүцээ. За гэрээсээ гарч чадахгүй бол H.MN гэдэг вебсайтаар захиалаад үнгүй хөргөлөд авах боломжтой байна. За мэдээж бүх юмын сонгуудаараа судалдаалж байгаа. За нэг өвдөчөөд нэг 2 хоног хардсан нэгэд битгийтэйгээрээ шууд шинж тэмдэг илэрхийл юм бол шууд Terraflow аваад уугаарай гэж одоо зөвлөе гэх үү явах тийм ээ. Гэтэ бас эмчээс асуух хэрэгтэй те. За баярлалаа. За ингээд 2024 оны 10 дугаар сарын 15. Энэ өдөр Лиам Пэйний амьдралын сүүлч өдөр нь. Гэтэл яг энэ өдөр нөгөө экс найз бүсгүй Майя Хенрид яг нэг подкаст цацсан баг. Лиам байнга амиа орлно гэж өөрийг сүрдүүлдэг байсан тухай тэр подкастн дээр ярьж байгаа. Тиймээс би түүний эсрэг зарга үсгээд шүүхэд өгөх гэж байгааг мэдгэцэн. 2 жил юм салсан хүмүүс шүү дээ. Харин маргааш өглөөнд буюу 10 дугаар сарын 16-ны өглөө Лиам сайн найз Жоди Ричардстай уулзаар ярихдаа энэ сүүлч өдрөд 24 цаг болоог байсан болохоор тэгжилсэн шүү. Тэр нөгөө найзтай уулзаар ярихдаа Майя Хенригийн үүсгэсэн хэрэг заргад би нэг санаа зовхгүй байна өө. Сэтгэл санаа одоо харьцангуй дээрц одоо бүх зүйл эргээд зэгцэндээ орно гэх зэрэг сэтгэлээ уудалсан гэж. Гэхдээ амьдралын сүүлчийн энэ 2 өдөр Касасур зорт буудлын үүдэнд болон лоббид Лиамтай таарсан хүмүүс цааныг түүнийг цаанаал нэг байж ятсан докторгүй байсан. Мөн фэнүүдтэйгээ зураг авахулж хүмүүстэй илдэг найрсах харилцаж байсан ч гэсэн ямар нэгэн юмны нэг нөлөөнд байгаа нь мэдрэгдээдсэн гэж дараа нь мэдүүлсэн ба. Тэгэхээр сүүлийн жил гаруй хугацаанд нөгөө хорт муу зуршлаа хаяад байсан ч гэсэн Лиам найз бүсгүй Кейтигээ эргээд нөгөө Америк буцах үед хөрхи ахаад бүдэрсэн юм шиг л. 10 дугаар сарын 16-ны үдээс хойш нь Касасур бодлын үүдээр орж гарч байсан хүмүүс хэлснээр Пэйний аашсан бүр улам докторгүй болчихсон. Маш уцаартай, маш төрөмгийч гэмээр болж. Өрөөндөө ганцаар байхыг хүсээгүй юу? Эсвэл олонний анхаарлыг татахыг бодсон уу мэдэхгүй. Пэйн нөө буудлын лоббид лаптопод дэлгэчгээд ингэ суугаад ич. Тэгсэн өөрийгөө Ребека гэж танилцуулсан нэг гэрч бүсгүй дараа нь ярьснаар Пэйн өдрийн 3 цагийн алдад тэр лоббид нөгөө лаптопоо харц сууснаа гинэтхэн таагүй юм болж харсан юм шиг ба. Тэгснэ учиргүй чангаар хараад урсгаад зөөврийн компьютер газар ингэ чулуучиж. Эргэн тойронд нь байсан олон хүн гайхацчаад түүн рүү ингэ харсан ч гэсэн хинч ойрт зүрхлээгүй юм. Харин дараа нь ил болсон мэдээлэлээр юун таагүй юм уншиж ба гэд тэ дараа нь ил болно шүү дээ. Тэгсэн чинь Пэйний лаптоп дээр уншсан тэр нэг зурвас өөрт нэрсэн зурвас нь 2 дахь цомгийг гаргахаар ажиллаж байсан олон жилийн гэрээтэй студид нь гэрээгээ цуцлсан мэдээсэн. Зөөлөх. Энд чинь юу гэсэн үг вэ гэхээр Лиам гэдэг энэ тэ залуу 14 настайгаас хойш өөрийн гэсэн төлөөлөгчтэй, өөрийн гэсэн продюсертэй гэрээт студидтэй байж ирсэн. Энэ түүний яг багна нь аахгүй. Амьдрал ингэж л явна гэдэг заавар нь аахгүй. 14 настайгаас хойш энэ замаар л явсан учраас. Тэгтэл энэ байхгүй болчлоо чамтай ажиллаж чадахгүй нэг гэдэг энэ мэдээвэл энэ чинь маш том мэдээ байхгүй. Яг бид бол ойлгоч нөө Монгол хүмүүс заац тэгээд ингээд сэтгэлээр унжаа дараа нэг өөр юм бодож олондоо гэдэг. Гэтэл эн чинь болохоор мэдхгүй шүү дээ 14 настайгаас яг ингээд л явцсан болохоор. Тэ.
Харин тэр цахим дайралт олонний хил ам хуучин найз өсгөө Мая Хенрих нь үүсгэсэн хэрэг зараас болоод продюсерд нь гинэт түүнээс холбоог таслахаар шийдснээ имэйлээр мэдгдсэн юм байна. Энэ нь цаашдаа аялын тоглолт, шинэ цомог, шинэ уран бүтээлчийн одоо тэр карьер гэх юм бүхэн байхгүй болох нэр гэсэн үг. Энэ мэдээлэл олон нийтэд ил болохоор ахаад л нэг хэвлэл мэдээлэл цахим ертөнцөөр нэг дуулаан дэгдээл одоо Пэйний нэр төр дахиад шавших хавтаа хутгалтан тодорхой байхгүй. За ингээд буудлын лоббид ингэж зохисгүй авирсныхан дараа буудлын ажилчид түүнийг цахилгаан шатанд суулгаж гисэн байна. Гэхдээ дараа нь олон нийтэд ил болсон тэр хяналтын камерны бичлэг цацагдсан. Тэрнээс харахад буудлын ажилчид Пэйнийг лифт рүү зүгээрс нь хөтлж оруулаагүй юм байна. Харин бүр дөрвөн мөчнөөс нь өргөж тэгэд ингээд бүгдээрээ өргөөд тэгээ суулгасан ба. Энд чинь бүр хөдөлж чадахгүй ямар нэгэн юмтай болцсон байсан гэсэн үг. Өрөөндөө орсон хойноо цаг гаруй хугацаанд түүний юу хийснийг хэн ч мэдэхгүй. Цахилгаан шатанд суусан хойноо эсвэл өрөөндөө орсон хойноо жаахан сэргэж ухаан орсон байж магадгүй ч гэсэн. Яаж ч харсан юм эрүүл ухаан алчсан. Хөл дээрээ тогтох чадваргүй болтлоо ингээд архи даар суусан хүлчүүрхэж мансуурсан хүнийг тэгж ганцаараа ингэ өрөөнд нь оруулсан нь дэндүү хариуцлагагүй үйлдэлсэн. Касасуур буудалд тэр үед байсан хүмүүсээснэр 16-ны үдээс хойш 4 цагаас хойш Лиамын өрөөс гинтгэнлэг пит пат их чимээ гараад зарим хүн бүр буудал засвар хийж эхэлжээ гэж бодсон ба. Тэгсэн буудлын ажил цагдаад гомдол гаргаад нэг алдартай хүн өрөөнийхөө хамаг юмыг эвдэл сүйтгэж байна гэж дуудлага өгч. Гэтэл яг тэрнээс нь хэдхэн минутын дараа өндрөөс юм унах маш чанга чимээ гараад хүмүүсийн ойролцох дууч хадаад тавьчих. Энэ үед нөгөө цагдаа дуудлага өгч байсан нөгөө буудлын ажилтан цагдаа хэрэггүй боллоо түргэн тусламж явуулж өгөөч гэсэн. За цагдаа нар тэр түргэн тусламжийн тэр маш хурд ирсэн. Тэгэхэд нэгэн цагт нөгөө сая хүүхд залуусыг байлдан давуулж байсан One Direction-ы яд дөнгөж соло карьерээ эхлүүлж амьдралын тэр алдаа оноо уналт босолт дундаа тэр тэмцэж тэнцэн хөлөө олох гэж зүдэрч байсан цэл залуухан Лиам Пэйнийг амьсгалуураас нэг аль биесээр бүртгэж авсан. Түүнийг Касасуур буудлын 3 дугаар давхар дахь өрөөнийхөө тэр өндөр том тагтнаас унаад олон хүнд бэртлээсээ болон газар дээр амьсгалуураас нэг зарласан. Тэр үед 2024 оны 10 дугаар сарын 16-ны оройн 5 цаг 11 минут болж байсан. За ингээд Аргентины албаныхны мэдээснээр Лиам тийм 13-аас 14 метрийн өндрөөс унсан юм байна. Маш өндөр тий. Задлан шинжилгээний дүнэлтэд хамгийн гол нь түүнийг биеэ хамгаалах ямар нэгэн рефлекс үйлдэл хийгээгүй. Нүрээ хамгаалаагүй байсан гэж бичсэн ба. Тэгэхээр үүнээс үзэхээр Лиам амиа алдах үедээ хагас дутуу ухаантай байсан. Эсвэл бүр ухаан мэдрэлгүй байсан болтой. Тэгэхээр түүнийг ухамсартайгаар амиа юу үзсэн гэж үзэх ямар ч үндэслэг болчих. Мөн өндрөөс унах үедээ тэр өрөөндөө ганцаараа байсан. Тиймээс гадны нөлөө байсан байж магадгүй таамаглах нь ч бүр утгагүй хэрэг болчих. За ингээд Лиам Пэйний цогцыг нас барснаас нь бүтэн 3-7 хоногийн дараа л төрлөх англи руу навчирч 2024 оны 11 дугаар сарын 20-ны өдөр төрж өссөн жижигхэн суурангаас нь холгүй орших Амиршам гэдэг хотын Гигэ Мэригийн сүмд оршуулсан байна. За ингээд албаны хүмүүс талигачийн биеэс алкогол, кокаин, депрессний эсрэг эмийн үлдэгдэл болсон. Харин энэ мэдээлэл олон нийтэд дэлгэсэн өдрөө Аргентины албаныхан Лиамын үхэлтэй холбогдуулан биеэ хянах чадваргүй болсон хүнийг хяналтгүй орхисон, үл хайхарсан гэдэг хэрэгээр нийт 5 хүнийг баривчилсан. Тийм үү. Тэр 5 хүн нэгдүгээрт Лиам Пэйнд кокаин олж гисэн гэх Касасуур зочд буудлын ажилтан. Хоёр дахь нь энэ ажилтанд хууль бус мансуурал бодис нийлүүлсэн гэх дамчин. Гурав дахь нь мөн Лиамыг өрөөнийхөө тагтнаас унахаас бараг 2 цагийн өмнө түүн дээр ирж уулзсан нэг найз нь. Тэгээ орхио явцсан. 3 дахь 4 дахь нь болохоор буудлын 2 менежер. 4 5 дахь нь. За ингээд бүтэн 3 сар үргэлжлсэн мөрдөн байцаалт эцэст энэ 5 хүнийг бүгдийг гимбург гэж суулсан. Тэгэхээр бас маахан бас энэчээс санаа авахар л мэн тий. Бас тэгж болдгүй юм биш үү тий. Ингээд нэг хараа хяналтгүй орхивол бас нүглийн шалтгаан болчих магадгүй л гэт юм.
За ингээд Лиамын үхэлд олон хүнийг буруутгадаг. Гэтэ мэдээж тэр дундаа нөгөө шин болон хуучин найз бүсгүүчүүдийн ч ихэр буруутгадаг одоо хүмүүс. Бас л нөгөө сошиал бүлий л дээ бас. Гэтэ амьдралынхын сүүлийн жил гаруй хугацаанд бүр хэрээс хэтрээд байсан энэ сошиал бүлийгээд буюу энэ цахим дээрлэлт гэдэг зүйл санаа сэтгэлд нь яаж нөлөөснийг хүмүүс тэр бүр ярилгүй өдийг хүрсэн. Тэр үүнийг л онцолж яриад байгаа. Цахим бүлий ийм аюултай байдаг. Хэдий тийм ч гэсэн фэнүүд нь болон гэр бүлийнх нь хамгийн гол нь фэнүүд нь болон гэр бүлийнх нь цахим дайралтын эсрэг ялангуяа залуу өсвөр үеийнхний сэтгцийн эрүүл мэндийг хамгаалах Лиамын хууль нэртэй шинэ хуулийг Их Британий парламентаар батлуулахаар сайхнаас хөдөлж эхэлсэн. Тийм. Гоё яваац. Энэ маш чухал. Харин Пэний ганц хүү Берн энэ жил 9 нас хүрч байна да. Одоо бид хоёрын доор ийм коммент орж ирнэ л дээ. Архичин үхсэн л юм байна шүү дээ. Гэдэг ч юм уу те. Тэр бол бүр баталгаатай орж ирэх баг. Гэтэ нэг юм хэлэхэд архичин болгож байгаа хүн ч гэдэг юм уу. Тэд нар өөрөө тэр сошиал бүлий гэх юм баггүй юу? Тий. Чамаас зүгтахын тулд тэр хүн ийм арга хэрэгэлсэн байна. Буруу арга хэрэгэлсэн түүний буруулт. Тий. Гэтэл олдсон арга нь тэр байж. Хамгийн зөв хор нөлөөтэй арга нь л хэрэгэлчлээ. Олон арга байгаа. Сэтгэл зүйч дээр очих. Эсвэл чамааг зүгээр блоклчих. Тийм. Тий. Гэтэл тэр хамгийн буруу арга нь буюу зүгээр сэтгэл санаагаа нэг хэсэг ч гэсэн тий юм бодуулахын тулд мансуурах тэр хөөрхий тэр хамгийн буруу арга нь хэрэгэлчлээ шүү дээ. Тэгэхээр энэ жоохон бодолтой байцгаая гэдэг энэ дугаар бол та үнэхээр харуулж чадлаа. Тэгэд хүн өөр нэг хоёр янз байдаг юм шиг. Одоо Мия Волс л юм блэ? Мия Волс гэнэ Pulp Fiction-ы дүр ярьдаг шүү дээ. Хуучин найз хүн биш үү? Мая. Тэр хүн яг хоёр янз юм байна. Тэр хүүхэн ч гэсэн одоо сошиал бүлэд одоо өртөж байгаа шүү дээ. Мая Хенрит шүү дээ. Тэр бол ерөөсөө юуч тоохгүй байгаа. Мөнгө олж илээвэл яасан ч яах вэ? Тань тий. Цагаандаа гарцсан. Номоо зарах гэдэг бүр. Тий. Тэрийг бол би муу хүн гэж харж байна. Манай хүн бол арай жоохон цагаан хүн байсан учраас дийлсэнгүй. Тийм ээ тий. За баярлалаа зандаа. За баярлалаа ба. За өнөөдрийн дугаарыг маань ханиадны шинж тэмдгийг намдагч Teraflow болон аюулгүй байдлын төлөө хамтдаа ураатай Forward Motors-ийн тэтгэлээ. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн од мөндөр суугаар болон NTV телевизээр 83.3 107 столгоны од мөндөр радиогоор хүрсэн. За зандаа дараагийн дугаараар уулзъя. Тийм баярлалаа. Манай алтан гишүүн цахим дээрлэлт гэж нэг хэлэхэр зөөлхөн сонсогдоод байна гэдэг. Нэр энийг илүү бүр өөрөөр хэлэх хэрэгтэй. Цахим одоо тий ялгуурлан гадуурхалт одоо үгүй биш бас биш юм байна. Цахим доромжлолч юм. Бараг цахим доромжлол юм шиг. Дээрлэлч муухай л да. Бүрл өчөөл хүнд үг баймаар байна. Тийм тий. Үнийг яг санаа зовлохын тулд. За та бүхэн санаа оноо комент дээр тий бичээрэй. За комент хэсэгт. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагшлын банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм аа. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.